За өнөөдөр Монгол улс цахилгаан станцтай болохын ач холбогдлыг, нефтийн үйлдвэртэй болохын ач холбогдлыг, нөөцийн савтай болохын ач холбогдлыг бүрэн дүр ойлгож байна. Тийм учраас ард олноороо нийлж энийг одоо хоосоо улс төржилт болгож болохгүй. Тэгэхээр би одоо манай сөрөг хүчний намынхаа үн чөлөөлгээд байгаа нь би энэ ард түмнийг ботсон биш. Цөөхөн хэдэн компаниудын лоббинд орсон байна л гэж би бол дүгнж байгаа. Өнөөдөр та бүхэн бодолт үнэ чөлөөлж гэж байна. Ганцхан 90% нь Оросоос орж ирж байгаа шин. Роснефтийн ангарские үйлдвэрээс л орж ирж байгаа шин. Үн чөлөөлчих юм бол бид нар хилцээр хийгээд ийм хямд үнээр оруулсан үнийг та нар дуртаагаараа тогтоо гэж би юу л хэлж чадахгүй. Монгол 180-90 гаруй одоо энэ бензин шатхуу нийлүүлдэг компаниуд байна шүү дээ. Эний чинь нэг 10-аад нь л үйл ажиллагаа өнөөдөр явуулдаг байхгүй. Тий олж ирч чаддаг. Тэгэхээр манай засгийн газар яасан бэ гэхээр тэр нь 15 литрээр байна уу, 20 литрээр байна уу, 50 литрээр байна уу хилээр оруулаад ирж байгааг нь харин гайлаар чөлөөтэй оруулаад дэмжиж өгөх зүйтэй. Одоо ингээд хойно одоо хойд хилээс нааш ч гэдэг юм уу, одоо цаана ирээнээс нааш ч гэдэг юм ингээд оруулаад ирж байгааг нь дэмжих зүйтэй. Дээрэс нь энэ 190 гаруй компаниудаас 10-аад нь үйл ажиллагаа явуулаад байгааг та нар харж байгаа шүү дээ. Нэг компани нь баг нийлүүлэлтийн чинь 50% эзэмшдэг. Нэг компани, энэ компаниудын чинь. Тэгэхээр үн чөлөөлөл гэдэг чинь юу гэсэн? Дураараа өнөө тогтоо ард түмэн хомсдолтой байгаа учраас хэдэрч хамаагүй авахар байна. Тийм учраас энэ цаг үеийг ашиглаад бизнес хийгээд авъя гэдэг ийм одоо далд санаа байна гэж би харж байгаа. Тийм учраас ард түмнийг иргэдийг үнийн өсөлтөөс энэ одоо богино хугацааны ийм шокуудаас хамгаалахын тулд бол манай засгийн газар бол бодлогын одоо том алхмууд хийсний үр дүн бол өнөөдөр энэ олон 22 байршилтай баригдж байгаа энэ нөөцийн савууд. Аль засгийн газрын үед нөөцийн сав яригдсан. Аль засгийн газрын үед 30 жилийн хугацаанд нефтийн үйлдвэр дээр өнөөдөр энэ түүхийн хэдэ хангаж чадахгүй асуудлыг шийдвэрлсэн. Би өчтөр Петрочайнад уулз. Бид танаа асуудлыг шийдсэн. 14 байршлаар эрэл хайгуулын ажлаа хий. Нефтийн үйлдвэрийг 28 онд оруулна. Би бас очиж ажиллая гэж бодож байгаа нефтийн үйлдвэр дээр. Одоо энэ хоос ус төржилтөө зогсоо гэдгийг хэлж байгаа. Ингээд өнөөдөр харгаа барж шít бид нар. Яг үүндээ энэ дугаарын хязгаарлалтаар бензин одоо ингэж боддог та нар. Одоо харгаа барж шít. Бензин шатхууныг дугаар хязгаарлалтаар одоо нөгөө нэг аваа гэдэг энэ бол харгаа барсан шийдвэр. Гэхдээ бид нар байгаа нөөцөө яаж зөв хуваарлах вэ? Хэн нэгнийг одоо олон километр яаж очрлуулахгүй байх вэ? Яаж олон хүнд хүртээх вэ? Аймаг орнууд сумаас над руу зөндөө мессеж ирж байна. Гэхдээ манай засгийн газар байгууллагад 4 сар болчихсон. Энэ олон жилийн дуустдаггүй яриаг ингэж дуусахгүй бол агарын олон мега төсөл ярьсаар амьдрал чинь үнэнтэйгээ нүүр тулж шít. Өнөөдөр та бүхэн өчтөр намайг бас ТЭЦ 3 дээр очиж ажиллахыг харсан. ТЭЦ 3 дээр гэхэд 330 төгрөгөөр үйлдвэрлэдэг 1 кВт цагийг бид нэр цахилгааны. Гэтэл 304 төгрөгөөр зарж байгаа шít. Эний зөрөг яах вэ гэд өнөөдөр явсаар ирсэн. Тэгээ одоо үн чөлөөлгээд сайхан амьдрцгаа одоо бүх юмны үнийг чөлөөлөө гэвэл цаг үеийн биш байхгүй.